Хурдан морь сонирхогч эрхэм үзэгч та бүхнийхээ орой амраа маланг айлтган мэдчлээ. Монголын морины дээд залтнууд цувралаар оролцож байгаа Эрдэм туяач дэрэмгийн хөлгүүд цуврал нэвтрүүлгийн ээлж дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Манай өнөөдрийн зочноор Төв аймгийн Сэргэлэн сумын угуул Богдын хурд галын зөвлөх уяач, Монгол улсын 5 удаагийн шилдэг уяач Сашкагийн Эрдэнэт өргөдөө оролцож байна. Анхаарлаа хандуулна уу? За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. За 2023 он таны амьдралын бас баяр жаргалтай жилүүдийн нэг байсан болов уу гэж бодож байна. Тэгээ энэ жилийн дурсамжаас ярилцлага эхлэе. Та Монгол улсын морины дээд солонд ерөн бэлэгдсэн. За тэгээд өөрийнхөө уугуул Төв аймгийн түүх 90 жилийн ойн баяр наадамд бас Адон сүргийн манлай азраг аман хөзгөнд турдлууллаа. Магадгүй таны бас баяр жаргалтай дурсамжуудын нэг байх гэж бодож. Эндээс ярилцлага эхлэе. Тий, энэ жил 23 онд өөрийнхөө дээд цолыг авсан. Хавар цагаан сарын өмнө. Тэгээ одоо энэ жил тэрийгэ батлах гэж ямарс Төв аймгийнхаа 100 жилээр азраг ам үзлэгсэн. Бага дуу 2 одоо харигдуулсан. Сайхан наадсан жил бас. Хинтийн 100 жилд бас нэг азрага төрүүлсэн. 2 аймгийн 100 жил дамнаад наадсан. Тэгээ 2 100 жил дамж оролцсон л. 2 азрага салгаад оролцсон л. Улсад мордуулаагүй байлаа. Хонгор алдсан 6 шүү дээ улсад тийм ээ. Харын нь болохоор дангаар нь хэд байж оролцсон. Үүнээс яг 10 жилийн өмнө Төв аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадмаар 13 онд хүн та одоо сайхан наадж байсан 90 жилийн ойгоор их насны мөр аман хөзөнд турдлуулж байсан. Багш хоёрын мөр одоо түрүү аманд хөзөө булаацалтаж орчод их насны мөр аман хөзөөд үжсэн. Тэр дурсамжаасаа суулцаж. Тэгээ ер нь ойгоор манах Төв аймагч ер нь их мөрний түрүү авж байгаа юм бэл. Тэгээ онаах манай тэр улам мөрнхийн ягаалцсан унаг мөрн нөхгүй онаахын. Тэрийг өөрөө үегээд тэгээ уйж өөрөө төрүүлчихсэн. Миний бууралмөр ам үзүүлчихсэн. Бууралмөр чинь Гиннесийн уралдаанд бас ам дөрөвтэй Улаанбаатар бүстэй. Улаанбаатарын бүстэй төрүүлээ 6 жисэн юм. Их бол нөгөө 4249-тэй 6. Тэгээ нийслэлийн үнд төрүүлчихсэн. Тэгээ давхар уяагаар ирж юм дээр ирж яжсэн. Ам үзүүлчихсэн. Багштайгаа уралдах. Ялангуяа их насны түрүү ам үзүү бодлоцолтож уралдах юм ямархан санагддаг юм бэ? 13 оны наадам танд ямар дурсамж үлдээсэн бэ? 13 онд чинь би улсад анх удаага хар азрагыг ам үзүүлчихсэн. Улам мөрхийн хар азрагыг. Тэгэхэд миний анхны бас улсын хайрыг байсан. Бас их баяртай байсан. 13 онд ер нь миний хамгийн сайн уралдсан. Он жилүүдийн. Тэгээ он жилүүд ер нь бас баяртай. Үе гэж боддог шүү дээ. Азрагнуудын талаар тусна асуух учраас их морины талаар одоо өөрөөр хэлбэл Төв аймгийн ойн талаар л бас дурсамжуудыг эхлээд хуваалцъя гэж бодож байна. Тэгээ 90 жилийг онцолж асуугаад байгаа. Ер нь Төв аймгийн 90 жилээр чинь бууралмороо би чинь давхарлах тусмаа илүү явна гэл сайн ингэлжил тавьжсэн л та. Ер нь өөрөө хөл муутай мөр өсөлтэй. Урд жил нь тэрний урд жил 2 жилийн өмнө хөлөө зөгцсөн байсан. Хөлн суудсан байсан. Тэгээ өөрөө хатгаж янзалж ус мусан зогсоож байгаа 1 жил өнжөөд. Тэгээ морины туслахаараа нөгөө цэнгэл гээд манай нэг дүү идэг. Тэрүүгээр онуулсаргаад бэхжүүлээд. Тэгээ 13 онд би чинь уйсан байхгүй бурал мөрийг. Тэгээ ер нь 2 нэг төрүүлж нэг ам үзүүлсэн. Би яг энэ талаар асууя гэж бодож байсан. Яг хөлөндөө сэвтэй ер нь бол хурдан адууны хамгийн эмзэг нь бол хөл байдаг. Хөлөндөө эмзэглэл орчихсон. За ер нь бол хөл ингээд асуудалтай болчвол одоо дараагийн уралдах. За тэгээд уралдах бүх хэл амжилт гарах гэдэг асуудлууд бол нэлээд хэцүү болж эхэлдэг. Малын эмчнэр бол хөлөндөө гэмтэл авсан бол уралдуулахгүй байх зөвлөмжийг гол төлөв өгдөг. Таны хувьд бол одоо 2 дэд насн дээр яг энэ хөлний асуудлыг засч маш амжилттай сайн уралдуулсан байна. Тэгээд өөрийн тань буурал морины талаар та сая шүрмсөө зөксөн гэсэн. Тэгээ шүрмсөө зөксөн. Буурал мөр бол шүрмсөө зөксөн. Хул азраг бас тэр үчнээ улам мөрхийн хул азраг гэж бас гарч ирсэн шүү дээ. 2 бүст орж ирсэн. Тэр хул азрыг бас хойшоо доглоод азраг хазаад бас. Тэрийг бас нэг жил өнжөөгээд бас л морины ажил хийгээл даагмаа хөтлөл тэгж байгаа бас бэхжүүлж байгаа л дараа жил нь 2 бүст шууд орж ирсэн. За буурал морин дээр шүрмсийн зөгцсөн байхад аль хөлийн шүрмсэн бэ? Зөвтлийн хөлийн шүрмс зөгцсөн. Тэгээд шууд халуун дээр нь би нэг симкийг шүрмсэн симкийг нэвт хатгах гэсэн байхгүй. Тэр жагаад онаахын заавар онаах
надад гатахыг заажсэн. Тэгээд тэр үгээрэл яс. Тэгээд доор нь нөгөө шөрөмшөнд нөгөө чочоо өнгө татчихж байхгүй юу. Тэгээ нэг жил өнжөөгөө дос мос төрчихж байгаа л. Унжидэлж хөнгөн байлгаж байгаа л. Дан хөнгөн байлгасан л да. Өрний ажил хийгээл. Юу надад мадун 50-ачгүй тэгээд байнгын идэлгээтэй хөнгөн байлгаж байгаа л. Дараа жил нь тэгэл уйжсэн. Хатгаад өөр ямар эмчилгээ хийсэн бэ? Өөрөө тэгээ намар усан зогсоосон л доо. Усан зогсоогч нөгөө шөрөмс нөгөө доогоороо хөндүр мөндүрч бүх юм дээшээ татаа гараад тэрийг газар хөлдөнгүүт хатгаад хөндүрийг авчдаг байхгүй юу. Ер нь одоо энэ уралж байгаа мөрдийг бол намар нэг хөндүрийг авах зүгээр. Заавал уралж байгаа дуу заавал ер нь хөндүр суудаг байхгүй юу. Тэр намар хөлдөө яг 11 сард газар хөлдөд ирэхээр хатдаг байхгүй юу. Тэгээ заавал ер нь хөндүрийг авдаг юм мөрднийх. Тэр 90 нь хатгаад тэгээд тос төрсөн гэсэн ямар тос төрсөн бэ? Өөрөөр хэлбэл яг энэ тохиолдолд уяачаа түгээмэл тохиолддог учраас танаас илрүүлж асуугаад байгаа. Тэр ч одоо герман тос илүү нэг шөрөмс татуулдаг юм ногоон тос л байсан юм да. Эмчээс зөвлөгөө авч байгаа л төрчихсэн шөрөмсийн татуулдаг тийм ногоон компани юу ч л нэг орч нэртэй л тэр үдлээ шахаж ирсэн. За тэгээд тиймэрхүү юунууд хийж чад намар усан зогсоосон гэж. Намар усан зогсоохт энэ усан эмчилгээ гэдэг юм маань Бачлан манлаа ярьдаг усан заслал гэдэг бол одоо зөв хийвэл их сайн. Хэтрүүлэх юм бол бас хор уршигтэй шүү гэж. Ер нь одоо ямар цаг хугацаа, өдрийн ямар градус тодорхой цагт одоо усны түвшин гэдэг юм уу ямар байх хэрэгтэй байдаг юм бэ? Ер нь бол яг л өвдгөөр нь татсан усанд л зогсоонд уурсгал. Усанд өдөөд яг 10 сарын 10-д гээл зогсоодог мордыг. Одоо би сая зогсоочвол ирж ил байна л да. Тэгээ нэг 10 хоног жоо хөл муутануудын 10 хоног зогсоогол арай гайгуунуудын нэг 7 хоног зогсоогол гаргачихдээ. Өдөрт хэдэн цаг зогсоох вэ? Өдөрт нэг 10 цаг гэж зогсоогол 2 цаг юм уу 3 цаг гэж авчдээ. 4-5 цаг орчим зогсоод юм шүү дээ. Нар хитрхи лав өвчүүгээр ингээд лав хийж болохгүй. Тэгэх юм бол хатгаа матгаа нөгөө уушиг машин сэв авчихна л да. Хүмүүс ер нь зарим хараад хат өөр өвчүүгээр навч хийж идэв юм лээ. Ер нь тэгж хийх буруу л. Заавал ягаад урсгал ус гэдэг байгаа. Зүгээр юм дотон усанд байж болтгоо. Яг урсгал ус чинь өөрийн нөгөө байнгын сэлгэж байгаа нөгөөт ус чинь сэлгэж зогч байгаа урсгал ус чинь хөдрөөнийгөө зохиж юу үүсчихлэхгүй. Тэгээ урсгал усан зогсоод байгаа. За тэгээд нөгөө ерөнхийдөө адуунд нь тавилдгүй яг байнгын бэлтгэлтэй байлгасан гэсэн шүү дээ. Айхтар харгалуулгүй яг жинд нь бариад морины ажлын тэр хийхдээ эхлээд яа хүүхд мөхтгүүгээр хийх үү. Тийм хөлөндөө асуудалтай байгаа үед гам барьж байгаа үед Оюун голцоо хөтлөөл өөрт жоо хөлийн бэхжүүлээр хөтлөөл идэв. Морины хүүхдгүүгээр. Тэгж бэхжүүлж байгаа бүр догож моглох нь гайг болоод нэг хүүхэд унчхаар хөнгөө хөтл онолно л та эхлээд. Тэгээ сүүлдээ би за нэг үсэн туслахаараа тэгээд манай туслах гэхдээ хөнгөн жоохон залуу л та. Тэрүүгээр уусараа тэгээд бэхжсэн шүү дээ тэр борлмор. Им шөрөмсний гэмтэл бүр идэгдэг үү? Ер нь тэгээд их олон уралд бол нэмдэсгүй. Ганц нэг жил уралдаал эхэлэр. Тэгээ эхний уралдаанд бурал морины чинь тэр гэмтлийн дараах эхний уралдаан чинь тэр 4249 морины уралдаан байсан байна тийм. Тэр нь уралдаал. Тэгэл Төв аймгийн 90 жилд уралдсан. Гиннесийн уралдаанд ер нь хэр имэж байсан бэ? Тэр олон морьтой уралдаан. Жохон хөлний асуудалтай. Ер нь бурал мор үзүүрлэгөө их илүү сайн авдаг. Бид тэгтээ баг бурал морыг ер нь лавхан орчхол гэж үсэх их хурдан байсан ер нь. Тэгээд ямарсан 6-аас нь тэгэл сайн л оролцсон л да. Миний хувьд бол сайн л гэж боддог шүү дээ. Тэр олон морноос шүү дээ тийм. Тэр олон морноос чинь 6 тэгээд нийслэлийн бүсдэд төрүүлсэн. Тэгэл сайн л оролцсон гэж боддог шүү дээ. Төв аймгийн тэр хоёр ч хоорондоо нэг хол зайгүй оролцсон баха. Тэ нэг холгүй оролцсон. Төв аймаг чинь 500 гаруй морь оролцсон шүү дээ. Хамгийн их морь уралцсан да. Тэрэнд бас манай нэг 3 морь өнгөлөл гараа авчихсан. Хул морь, будгай хул морь байсан. Будгч үн. Тэрний нэг хул морийг би будгай хул морийг би уйжсэн. Тэр өнгөлөө гараа авчихсан. Тэр нэлээд хөтөлж байгаа. Тэгээд ягаал змөр, миний буурал морь, намдгийн үрлэг ягаа морь энэ дөрвөд гараад ирсэн. Тэгэл явсараад хул морь суугаад. Буурал морь тэгээд таам үзүүлчихсэн юм да. Төв аймгийн та түрүү ярьлаа Төв аймгийн түүхэнд ихнэсний морь төрүүлгэж одоо уячт нь бол ихэнх морь төрүүлгэж байгаа юм. Тэгээ урд жил нь ер нь орж байгаа юм лээ. Тэгээ оноо харин 90 жилээр би нэг унга мороо төрүүлэгчмээр байна гэдэг хэлсэн байна.
тэгдэг ах. Та уй гэдэг. Тэгээ оноох уйж улам мөрхний яга алдсан мөрх төрүүлчихсэн байхгүй. Тэр чинь бол би бол яг нөгөө улам мөрнөхийн гэдэг ингэж байгаа болохоор та улам мөрнөхийн мөрөөг үйдэг гэдгээр нь бол төрүүлгсэн л гэж бодож байсан юм байна. Гүг. Манай оноох уйжсэн тэгээд. За нэг юмсэн хөлний асуудал ярьсан дээр хул азаргаа ярьчээ. Улам мөрнөхийн хул азрах бас хөлний асуудалтай. Тэгтээ эн чинь нэлээ өжиг байсан юм байна гэж би яриаг нь ойлгоод байдгийн. Хөлний асуудал. Урдны бүр авахтаа хишгээх анх авч ирсэн. Тэгээд доглоод дээсэн хойш. Тэгээд хишгээхээс улам мөрнөх би аваад нэг үтсээ л та. Тэгээд тэгж байгаа тэр хоёр хоорондоо нэгэндээ бэлгэндэг үү тэгээд яжсэн. Тэгээд бэлгэнд аваад өвлжөнгөө идлээд хаврын даагны ажил хийгээд тэгээ өнжөөцөх тэр жилийн сайн ажил хийж байгаад яг зун нь бол азаргуунаад үржлийн болохоор тэгээ өвөл нь оруулж ирж дахиж идлээд тэгээ өвөл нөгөө бооцот уралдаан болдог гэсэн ш тэр өч тэрэнд уяад 8-аар орчлоо да тэгээд 100 харигдсан ш тэр чинь 13 2 харигдсан доголоо тий Хойшоо доголцсон байсан гэж тайлсан. Ер нь юунаас болж адуу хойшоо доголт юм бэ? Мэдгүй тэр хойноос хойшоо доголсон нь болохоор адуу мал хөшгөсөн нь ямарсаа эрэхтэй л тийм хойшоо доголцсон юм ярьсан. Тэгж байгаа зүйлдээ доголох байсан. Байнга эдэлж мэдлээ тэгсээр гал. Яг хоогоор нь би оноохоор нэг хатгуулсан. Би нэг хойшоо хатгаж үзэж байгааг болохоор тэр үед оноох л хатгаж ирсэн юм да тэр үед. Хойш. Ер нь хатгасны дараа тодорхой хугацаанд гам барих хэрэгтэй. Гам барина. 15 хоног бол унж идэхгүй шүү дээ, хүрэхгүй шүү дээ. Тэгээ энэ хоошоо доголт та сая шүрмэс зохих тухайд бол шүрмэс суух тухайд бол ярьлаа шүү. Хол бол болохоор хойд борвоор яг үеийн дээр үе явахгүй шүрмэс мөрөс төр юу юм биш. Зүгээр үеийн нэг зөөлөд мэднэл гэмтсэн байсан юм шиг. Яг үеэр байсан борвоор. Таны ярианаас ер нь альч насны адуу хөлний ямар нэгэн бэртэл байсан, ямар ч одоо төрлийн бэртэл байсан тухайн нэг эмгэг л олох юм бол 1 юм 2 жил өнжих хэрэгтэй юм байна да. Жохон хөнгөн байлгаж байгаа гэж харж байна. Тэг ер нь нэг жил өнжөөч бас гайгүй шүү. Дараа жил нь уралж шүү. 1 жил өнжөөд аштайхан зөөл идэл хэрэгтэй. Ширээ хөдлөлийг буцаал сэтрэнэлтэй. Бидний мэдж байгаа нь одоо хоёлаа бууралмаар хул азраны тухай ярьчлаа. Өөр одоо бидний мэдэхгүй тэгсэн хэрнээ та бас нөхөл гарынхын нэмгийг согыг засаад амжилт үзүүлсэн ямар адуунууд байна вэ? Өөрчн доо. Манай гიშгээс нэг халдсан үрээ гэдэг юм да. Тэр л багада жоохон чэйжэрээ жоохон тийм эс. Ирээл хайванал бичгтэл гатгаал босгоод ирдэг гэсэн. Тэгэл гатгаал тарыг маргааш нь хөслөөл хөндүрийг аваад тэгэл уралдаад гэсэн. Тэр мөлийн бол 5-6 харигдсан шүү бас. Улс усэд. Тэгээс үлдэн зааз одоо 50 амраа их л тэгэл тавьсан юм. Тэрийг бас мөлийн янзлж уралддаг л байсан. Ер нь бол та уламжлалт даргааг бол дөлхөө эргэлдэг юм тий. Хатгаг ер нь бол доглуулдаг халуун дээр нь хатгаал маргааш нь хөлсөж хөндүрийг аваад тэгэл ячдаг шүү дээ. Уралдаад иддэг. Яг сүүлийн үед нөгөө гал болгон ерөнхийдөө малын эмчнэртэй байдаг болсон уламжлалт даргаыг одоо сүүлийн эмчнэр бол онл үтсэн эмчнэр бол бас зарим нь төдийлэн сайшаад. Би одоо ч тэгээ хөм хөгжөөд бас тарай мэрэ хийгээд бас хөлний тарай мэрэ гарч ирээд шүү дээ. Үений нүүн бэхжүүлдэг гэл. Эдкон гэл одоо тэр Америкас нэг тэр чинь бэлчээрт нөх нь одоо үдид хийдэг хатгаад. Үдид хийгээд тэр үеийнүүдийн холбооснуудыг сайжруулдаг хөх тэр тариа чинь. Тэгээ нэг ямарсны зунаа олдоо ачглах. Гэхдээ ер нь морич ихний ажил хийх зөөл хийх хэрэгтэй байхгүй юу? Хүмүүс зарим өдөөний зарим хүмүүс ч ширүү хийгээд тэгээ аваач хөндөр суулгах чаддаг. Бүр ихлэ зөөлөнгээ яштайхан зөөднөр ингэсээр би энэ бүр ямар ч төвөргөө хөндүргүү болсон жоохон хүчний ажил хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй шууд аваач хүчний ажил хүний бие ч булардаг өстэй бас. Тэрний шиг л буларлаа гэсэн үг л дээ. Тэгж бас моридныхаа хөл гарыг яраад бас том үнээр бас зарим хүмүүс унуулад бас хөндөр авуулаад хамаагүй хүн жинтэй үнээр унуулж болохгүй. Тэгвэл морис дорой хөлөг болдог. Эрдэнэт тод манлын хувьд азрахны амжилт нэлээд түлхүү бас байр суурь эзэлдэг. За тэр тусмаа улсын бүсийн уралдаануудад азрах төрүүлсэн 4 одоо би буруу тоолж магадгүй 4 тохиолдол. Баян хонгор аймагт,
Хөвсгөл аймагт, Сэлэнг аймагт, за одоо энэ жил хаан хэмтэн аймагт азрах төлөвлөлээ. Тэгээ цолмон ер нь мөлийн ер нь их орсон даа. Тэгээд тэр хонгор алдсан чинь бас 2-4 жилийн ам үзүүлсэн. Хар чин 2-4 жил байна. За хамгийн сүүлийнхаас нь хараас эхлэе. Яа тэлэр энэ жилийн учраас энэ хар азраг бас нэлээд дүүлэнд хэлбэлээ тий. 2 аймгийн бүсийн уралдаанд дараалал төрүүлчлээ. Энэ ер нь хаана хаа адуу вэ гэдэл хинтийн бүсийн дараа хүмүүс яриад. За тэгэл гам бүрүү бас төвшөө энэ төр бид нар авах учраас ер нь бол бас сонирхож байсан хүмүүс нэлээд олон байсан юм шиг ярьж байсан. Та бол яг өөрөө очиод авсан юм билээ тий үзэж хараад. Тий би тариалангаас очиж авсан хөвсгөлийн. Тэнчнээс л очсон. Тэнч ер нь гайгүй нэг би тэгтээ Сэлэнгийн юунд нэг харж ирсэн. Соёл өөрөө уралж ирсэн тэр чи 12 дээр орсон байна. Тэгээ морин дэлтэйс би мор болгол зүгээр өрөө юм даа гэж харж байна. Тэгээ сүүлд нь булганы наадамд ч аярэгдчихсэн байхгүй тэр. Тэгээ дараад нь би нэг за ер нь тэр харыг л очиж ер нь аавь гэх. Тэгээ хавар гар такот тариалангаас очиж. Дөрч өрөөгөө адууных юм лээ. Энэ танаагаал дотроо л юм шиг байлаа. Уг нь бол махалхаас өөр хүн сонирхож байсан юм шиг үл тэглээ тий. Тэр нь болохоор манай бөхөө гэд залуу тийм тэр чэмээ гэдэг нөө чимд тэрэнд авч өгч ирсэн. Тэгээ тэр хоёр авахгүй байгаад ирсэн байхгүй. Тэгээ авахгүй болохоор би маа битээр ярьж за битээр явж авлаа шүү. Тэгээ гараад өгсөн. Тэгээ очиж авч ирсэн. Нөгөө очсон чинь их өвшөөгээд их бэлгтэй сайхан ухтаж авсан. За тэгээд хөл гарын үзнэ гэж яснаа болоод ингэ сайхан байж байгаа юм чи ер нь үзэж хараач яах уу гэд ингээл авсан гэж сонсч байсан. Яг өглөөр яг нар гараал дөнгөж яг тариаланд тавьж явах дөнгөж нар гараад үзсэн. Тэгээ айлын хашаанд ороод нөгөө хараацсан дээр очиж чаар. Өөдөөс өвшөөгээд тэгээд угаасаа нүдний баримжаагаар хөл гарын доогуур нэг юм юу ч байхгүй харагдчихсан. Тэгээд за аав яа. Тийм сая юунд Утанбаатар гэдэг хүний нэр дээр төрүүлж юм лээ. Өмнөд хинтээ аймгийн өмнөлгөрсөн юм гээ. Тий, манай мах холын найз байхгүй юу? Тэгээ найзтай бэлгэн төгссөн сая. Оо тийм үү. Улсын наадмын үеэр. Нөгөө болох гээд найз нэг юм уралж байгаа. Нөгөө орондоо найз бодлохоор тэгээд за би угаасаа л нормал багасаа зөндөө доороосоо гарч ирж байгаа юм чинь. Тэгээ найзтай бэлгэн төгссөн сая. Бэлгэний ад юм уу? Би бас яг тантай энэний дараа нэлээ өн төрсөн үү гэж асууж байсан. Бэлгэн төгссөн. Ер нь энэ харалцаа азраг ер нь ямар хувьяас ойлгохтой адуу юм бэ? Энэ ер нь давхарлах тусмаа бүр илүү юмдаг бас. Ер нь нэгтэнд алдаад тахгүй шүү. Тарган бол явдаг. Нэлээ сайн ингэлж ижил байвал бас сайн. Нодлон чинь 11-ээр тавьчихсан шүү дээ. Улсад. Тэгээд Баян гот төрүүлж байна. Тийм. Нодлон гэхдээ их хаагуур иргэсэн хүүхднээс. Цагаат төр их чинь 40 дэр байхгүй л байсан. Тэгээд ороод ирсэн чил 11-ээр ороод ирсэн. Дороолт болоо. Нилээ уугаар иргэсэн юм лээ. Ер нь бол давхар ууяах тусмал илүү явдаг. Тарган бол ердөө явдаг. Давхар ууян цаа явдаг. Тэгээд та энэ жил дан ууягаар зүүн бүстрүүлсэн ш. Яг хөө давхар ууяны л ажил хийхгүй нөө улсад яаж байгаа 3 сунгагийн сунгаал тэгээд өнжиж дахиад наан 2 сунгаад тэр өмнөлгөр төчж бас төрүүлсэн шүү дээ. Өмнөлгөрийн 100 жил явуулсан. Тэрэнд чинь сунгаан болгоод тэрэн төрүүлгээ тэгээд тийш очиж уралдахгүй. Мэлийн сая хэд сунгаж ижил явуулсан л дээ. Сайн ингэлж ижил тавьсан. Жохон таргатаад байсан байхгүй. Энэ жил бас их тарган байсан. Нодлон болохоор нөгөө нэг ах чинь тэр аваараа зөндөө уралцсан байсан хөө үл хавар хөвсгөлдөө ихний юм байсан ирсэн байхгүй. Энэ жил нөгөө хүн чинь бас нэг адуугаас төрүүлчихээр бас хайрлаад бас таргалуулчаад гэх тэр бас нэг. Тэгээ энэ жил нэлээд энд дурлж бас шийдэж хинтэд авчиж байсан. Эрдэнэт алдарт ер нь тариалан чигийн адуугаар, тариалан чигийн азрагнуудаар л ер нь их сайн нааддаг хүн юм а да тий. Тий, тариалангаас чинь би 3 азраг авсан, гуруулаад орлоо л доо. Цолмонг авсан, хонгор алдсан, хар гурвыг гуруулаад бүс үсэтэл орлоо.
За цолмгийн талаар та дөрөв ярьсан ер нь азаргуудын амжилт нэлийн түгээмэл одоо бас нэлийн дийлэнх болж байна гэсэн цолмон тэрний бас нэлээд нэрэл одоо цолмон бол улсын наадамд харигдлаа. Бүсийн наадамд төрүүллээ. Шгшмэл морд их хурд уралдаанд харигдлаа. Монгол улсад зохион байгуулагдж байгаа 3 шатлалт уралдаанд гурвууланд нь л харигдаа төрүүлсэн байдаг. Тэгээд цолмгийнхаа талаар ер нь одоо ямар хэлбэр хийцтэй адуу юм, уян соёлгын хувьд ямар онцлогтой юм, яаж үегддгийг. Цолмон бол бас юу л дээ. Бас нэгэн талдал явдаг л дээ. Бас таргалуул бас явж явдаг. Анх авах нь бол хязгаал өөрийн хаврын бүсийн уралдаан болсон шүү дээ. Тэр нь Дүнжин гар урд гэдэг Пунцгуулж рахсны нэрмжтэй. Тийм тэрэнд юу ч хайрагчсан. Хазранд уралдаж. Соёлонд уралдаж. Тэгээд тэгшээ хөтөр чинь хавар нөч авчихсан. Залуур. Тэгээд залуу авсан жилээ хөвсгөл давьж төрүүлчихсэн. Нөгөө хязгаалаа хэрнээ нас өсөж уралдаад. Тэгээ гасагдчихсан шүү. Тэгсэн. Тэгээ бид тэр дараах нь хавар нөхөдөж авцсан байхгүй юу? Тэгээ 100 хөвсгөлийн бүст очиж төрүүлчихсэн. Тэгээ соёлон улсад бас ам үзүүлсэн шүү дээ. Тэгээ хавчиг газар их хурдан байж нэг ковидын жилгээд улсын нөгөө 100 жил юу байхад уралдаж чадаагүй шүү дээ. Тэр чинь 21 онд чинь сэлэнгэд төрүүлдэг үстэй. Тий, сэлэнгэд төрүүлчихэд юу. 20 онд болохоор улсад хэдээр төгсөмжлээ. 20 онд ч ам үзүүлсэн. Тийм ээ 20 онд соёл ам үзүүлээд 21 онд сэлэнгэд төрүүлсэн. Сэлэнгэд төрүүл нөгөө 100 нөгөө юу гэж улсын наадам болоогүй шүү дээ. Тэгсэн. Тэгэхэд бол онцгой орд юмсэн юм. Цолмог бол юу яригдв. 100 жилээр төрүүлчих гэж бодсон. Тэгээд улсын наадам болоогүй. Арай л онцгой орд юмсэн. Тэгээд ямарчсан сэлэнгэд төрүүлсэн. Тэгээд сэлэнгэд ямарсан төрүүлчихсэн. 22 онд өнгөрсөн жил улсад ам үзүүлээд тий. их хурдад аригдсан. Их хурдад аригдсан. Их хурдад горуулсан. Тэгээ энэ жил 4-өөр орсон шүү дээ. Их хурдад орчоод хөл жоохон бас тэгсэн юм аа цааш. Шөрөмсөө жоохон үйл хэлэх зогцсон юм. Тэнгүүт нь халуун бин дээр нь шууд мөрөн гол давж зогсоогод. Шууд уралдаж ирэнгүүт. Тэгээд баг өдөржингөө зогсоож жоод оройн симхийг нь жоохон ингэж чивж хатгаад тэгээ бооц. Тэгээ энэ жил уралдсан шүү дээ. Намар нусанд бас зогсоож байгаа л. Энэ жилийн хувьд бол та зөвлөх үеичээр оролцсон баг тий. Яг гардан бас шигэх өөрөө үйсэн. Тэгээ өөрөө үйж тэгээ ариг тус 4-өөр орсон. Одоо яг таны үйдэг формоноос хэр өөрчлөгдсөн байна вэ? Энэ үйдгээс арай л тарган тавьсан баг байна. Хөл гармуутайгаа жоохон хайрлсан байж магадгүй юм тий. Тий. Жоохон тарган тавьсан л хэлээ. Яг хөө манай асууж илээс би тэг ингээл өөрт нь хэлсэн л тий. Зөвлөл. Өөрөө нөө уйжсэн юм чинь. Олон жил ариг төрүүлсэн болох. Тэдгээр одоо яг нөгөө гэрээ хамтран ажиллах гэрээ дууссан ч байдаг юм уу юм байсан ч гэсэн дөөшийн дунд юм нэг жудаг гэсэн юм. Дээрээс нь нөгөө та энэ адууг ингэж бас тодорхой амжилтанд хүргэж ингэж нэр цуг гаргасан учраас өөрөө үегүй ч гэсэндээ нөгөө бас төрүүлчээсээ аригтчаасаа амжилтаа хадгалаасаа гэсэн хүсэл байж тээ. Цолмон гэж орчихоосаа л гэж бодсон шүү дээ. Өөрөө нь урд нь уйж аригт төрүүлчихсэн болохоор. Жилийн аригцсан юм байна. Ер нь бол нэмгийн талдаа л уралддаг одоо энэ. Ер нь нэмгийн тусгай сайн тавьдаг. Тарган болохоор арай явах суугаад идэж байгаа. Үзүрлэгөө жоох суулт ирээд идэх. Нингийн тусмаа жоохон нингилж байгаа давхар тусмал ер нь сайн юм шүү. Үзүрлэгөө. Тасаа үзүрлэгөө суугаад ер нь энэ үзүрийн суулт гэдэг юм ер нь яаж гаргадаг юм бэ? Үзүрийн суултыг нь яаж гаргах вэ гэл ингээд хүмүүс асуугаад байгаа юм бэ? Тэгээ адуунаас шалтгаалж шүү дээ чинь. Зарим зооны бариат тэгэл зоон бариал бариат адуунууд. Тэрнийхний яг суллахын тулд урд 2 өдрийн өмнө ч уул мул руу сайн юм огцсон хуураагаар цуцаачдаг байхгүй. Тэгээд хөөлтийг авна. Тэрнээс жоохон үзүүрийн суулт байдаг. Ер нь дунд сунгааныг л ер нь сайн хийх хэрэгтэй. Жаахан суудаг адуунуудыг үү? Тийм, үзүүрлэнд юм уулын өөд сайн цуцаагаад бүр сайн жижигэж юм. Тэгэх юм бол суулт нь гайг болчдөг. Тэр хуурай цуцаалтыг чинь бас их тулгаж хийж болдгоо юм биш үү? 2 хоногийн өмнө л дээ урд өдөр хийж болохгүй.
За нандин хонгор гэдэг одоо бас одоо таны уяагаар таны одоо үеийн эрдмээр дамжиж Монголын морин тайртай ард түмний бас өсөн хүлээдэг уралд бол одоо хаагур тохиол гэж хүлээдэг юм азраануудын нэг болж. Тэгээ ер нь нандин хонгорч бүсэд 2-4 нэг ам үзүүлж байгаа юм л да. Улсад 8-6-аар орчод байна. Уул нь улсад нэг оруулчмаар л. Дараа жилээс л оруулна гэж бодод шүү. Улсад яагаад орохгүй вэ? Тэгэхгүй. Дүгнэлт ихлээр. Уул нь яг сунгаануудаар ердөө суудгүй шүү дээ. Тэгэл яг улсын наадмын дээр хэрэг суугаад байгаа. Тэр яг тэр нэг доод ерөнхийлөгчийн өнгөрөөгөө суучаад. Уул нь сунгаануудаар суухгүй л байгаа гэдэг. Өөрөө жоохон юунд дутаад байгаа юм билүү гэдэг. Өмнө дутаад байгаа юм билүү. Уяа чи Аз юм яалтчгүй нөлөөлдөг. Тим зүйл байдаг уу? Байлгээд байхгүй л. Одоо эзний гэсэн үг ярьж та одоо үнэхээр гүц сайхан тавьчлаа. Хүүхэд нь сайн байлаа. Морь сайхан зүг байж тэр өдрийн цагаагаар тохиромжтой сайхан байсан чинь харагдахгүй байх тийм тохиолдол байдгүй. Эзний хиймраас шалтгаалаад гэсэн үг л дээ. За эзнээс ч юу адуу нь өөрөө бороо юм уу нэг бол нартай тийм юмнаас шалтгаалж шүү дээ. Тийм зүйл нөлөөлөхөргүй байсан чинь. Хоншоор дутаад гэдэг хүмүүс яриад байдаг шин. Тэр тэгэл өөрөө эзнийх л юухтай юм хонширлаж магадгүй. Энэ хоёр халзан азраг ер нь ямар онцлогтой вэ? За цолмонгийн хувьд бол та нэмгэн талд давралддаг гэж одоо үеийн аргаар энэ хоёрын нэг эцэгтэй азрагнууд нэг эцэгтэй ихчдүү хоёрын. Харин тэгээд одоо цолмон болохоор арай уртлагддаг байхгүй. Хонгор алзангууд бол тархитлагуугаар ус урт. Хонгор алзан болохоор арай богинохон бий. Тэгээ бас толгой нь богино. Тэрүүгээрээ жоохон юу дутаад иж магадгүй гэж байна. Арай цолмонгод бол богинохон. Тархитлагуугаар арай богинохон бас гой цаач. Тэнгүүтээ тэрнээс арай цолмонд арай хүрдэггүй байхгүй. Жоохон адууч жоохон уртл цав цугны зайн хол. Тархитлагыг урттай цав цугны зайн холох юм бол арай хариалт нь илүү хол харина. Богинохон адууч арай наан нэг сөөм наан хараад байхгүй. Тэрнийхээ юугаар бас нэг дутуу бас. За би өгөгдлийн хувьд ахтай арай нөгөө юундаа цолмондоо хөрөхгүй юм байна. Тий. Юунда бусад одоо уяас ойлгон тухайд уралт уяас ойлгон тухайд бусал давхарлах тусмал илүү явдаг юм байна. Хонгор алзан бас л. Юу н их хариу гэж гүү ураалгасан ч яна сайхан болсон байхгүй. Задраад хонгор алзан ч юм бас. Хариугүй юм биш. Хариу гэдэг нь одоо нэг би нэг гүйцэд би энэ задарч өгөхгүй нэг арай хавчгардуу нэг сонь гэсэн. Тэг гүү ураагаад арай задраад бас зузаараад бас одоо гоё арай дээр. Энэ жил бол та улсад айрагдана гэж бодсон уу? Айрагдал гэж бодсон шүү дээ. Цолмол урдл гэж тамаагүй. Тэгэл зургаалцсан. Харин зургаалцсан. Би бас айрагдах болов уу гэж харж ирсэн. Тэгсээ төвийн бүс ам үзсэн. Тэгсэн. Ер нь төвийн бүс төрүүлчихэл ам үзсэн. Ер нь голцоо төрүүлээд байсан л да. Хараа зарах чинь дан уягаар очиж уралцсан баха. Тэгсэн. Дан уягаар хамаагүй илүү явна л да ер нь. Арай илүү тамиртай явна л да. Нэг уралцаад уус нэг 90 дарагдаад арай удаан болчихдог байхгүй. Нэг дан уягаар очиад уус арай очтой хурдтай байдаг байхгүй. Хинти Төв аймгийн наадмууд чинь нэг өдрийн зөрүүтэй болсон уу? Азрагны уралдаан нь. Нэг өдөр болоод нэг өдөр болсон. Тийм үү. Нэг өдөр азраг төрөө ам үзүүлчихсэн. Нэг өдөр болчихсон. Яг тийм үед ямар мэдрэмж төрдөг юм бэ? Гэхдээ яг та тэгээ уул нь их л баярлж ирсэн шүү дээ би ч. Би хараа яг түрүү нөгөө эхлээд таныг одоо 23 он сайхан гэхдээ нөгөө цолоо мялах гэдэг тухай асуудал бас ярьдаг тий. Цол авах нэг хэрэг цолоо мялаж батлах гэдэг нэг асуудал гэдэг. Таныг бол сайхан мялаалаа да гэж бодож байсан байх гэж асуух гэсэн. Яг ч өөрийгөө мялаачтал гэж бодсон шүү дээ. Нэг нь төрүүлээ нэг нь ам үзүүлчих юм нэг. Их л баярлж. Адилхан өнгөрсөн зам бол их л баярлсан юм. Ямарсан 2 азар оруулсан. Ер нь бол гэхдээ хонгор алзангаа төрүүлчихэл гэж бодсон л да. Ам үзүүлсэн. 2 газар төрөө авна гэж цаочсон гэсэн. Хар азранда хэрэгтгэлтэйсэн та. Харыг бол би төрүүлдэг гэж.
Энэ буянтагүйнаас морддог тэр хар азрахтай та хамт сунгасан байсан уу? Ер нь хар азрахны төвлөнтрийг харсан байсан уу? Тэр буянтагийн тэр чинь юунд юунд уралддаг байхгүй ер нь бол эрлизий. Тэгээ аймагт мордсон л лээ. Яг хөтэ юм адуу юм нэг тэгсэн гэсэн гэж хил ам хийгээд явах би ч. Надад нэг хил ам их дургу би үсэн. Адилхан наадчлах юм чинь. Тэгэл уралдсан. Би харин урд нь давхиж уралдааны ивг нь үзчихсэн бол 2013 он билүү? Улаанборны ардын бясалгын 92 жилээ тийм хараа 13 онд. 13 онд. Ардын бясалгын 92 жилээ хар азраг аман үзүүлдэг их олон хүн ер нь баярлаж үзэл одоо нулимс гаргасан байна гэж би боддгийг. Би ялтчгүй хөлсний хашааны тэнд байсан будгай нэлээд нулимс одоо ингээд мэлмэрч гисэн ирж байхыг мэдтгийг. Оноохыг бас нөх олд би тэгж нэг халамжцсан байхыг бас хараагүй. Бас нэлээд хөөрцөн тэр хоёр ирж ирсэн. Тий. За тэгээ улам өрнөх бас нулимс нь гарсан одоо нулимс нь улам өрнөх ч өөйсөн. Харин тий. Чи бас нэлээд бас эвгүүцсэн баха тий. Хич гайгүй. Эцэгтэй яг анхны чигтсэн л явж ах шиг байсан да. Ер нь чигтлгүй яах вэ? Анхны бас улсын ам үзүү авч ийн гэдэг ч бас баярлалж. Анх удаа улсын наадмын хол. Тий анх удаа 2008 оноос хойш тийм байх тий. Тийм шүү дээ. Анх удаа оруулж ирсэн. Тэгээд тэр нэг дурсамж ярилцлаган дээр ярьж идэг шүү дээ. Хар азрагыг бол лавхаа харагдана гэдгийг бол би мэдчихсэн юм аа. Тэгээд урд удар нь улам өрнөхт хэлсэн юм. Тэгээ ер нь бол сэтгэл зүйн хувьд бол харьцангуй бэлтгэлтэй байсан гэж ойлгосон. Тий, урд удар нь ажил хийсэн юм нэг манай нэг хотгор зээрд мөрөдгийг. Ямар ч мөрийг хүрэгдэггүй байхгүй ойрын. Тэр чинь хар азраг тэрийг чирж яваадсан. Их мөрийг бүр чир явдаг мөр байхгүй. Ер нь улсын мөрийг хөтлөөл явчихдаг мөр шүү дээ. Тэгэхээр чин тэр хар азрагсан тэр мөрийг чирээд байгаа би. За одоо яг хар болчихжээ. Тэгээ шүн угаасаа манжихт учир зүггүй л унтаад байсан. Тэгээ улам өрнөхт хэлж. Наа чи ер нь 3-аас урагш лавхуу орчих юм биш үү гэж хэлжсэн. Тэгэл маргааш нь ам үзүүлчихсэн. Тэгээд бүэл баярлалсан. Тэгээд Адун сүргийн мандлаа азрагны амжилтаар төрийн наадмын салхийг хагалсан. Урд жил нь харч бас их хурдан байсан шүү дээ. 12 онд ч. Тэгээ нөгөө цагаан хөтлийн уруу явж байгаа нэг халиу азраг шахаад тэгээд цаасарчдаг үл хадуурайцсан. Тэгээ араас нь ороод 12-оор орж ирсэн. Урчлээ бас хурдан л байсан. Дайлаагүй бол уул нь бас аригчих واخ л гэж бодож ирсэн. Хар азраг ер нь төрнөөс очиж яаж тагсан бэ? Хар азраг. Тэрнээс ч очиж уралдаагүй шүү дээ. Их хурдад уралдаал. Хөл болохоо байсан. Савхын ясныхны өнчи ясны голоор цуурсан. Өнчи ясны бэртэл бол ер нь бол тэгээд дахиад боломж болчихж байгаа юм шиг. Замын хууль давь чи юу гişгэд. Хийт тэгшгчгүй. Тэгээд цууралт үз. Тэгээд тэрнээс уралдаг. Эрдэнэ нут гэдэг хүн одоо ингээд сая битээр ихтэл улам өрнөхийн 2 азрах хул азраг байна, хар азраг байна. За сая ярьдаг 2 халзаа азраг байна. Саяны хар халзаа азраг байна. Ингээд олон сайхан азрагнуудыг үйж байна. Эдгээрийг мэдээж одоо ингээд харьцуулаад хэлэхэд бас амаргүй л байх л та. Гэхдээ яг шударгаар харилбал ер нь одоо яг байгалийн үед арил нь арай илүү ээ. Таны үйжээс азрагнуудаас үнэхээр одоо аль ч утгаараа энэ л илүү юм а гэж хэл. За яг Монгол азраганд бол хар онцгой байна шүү. Одоо эднэр ч юм бол одоо бас юу орцсон шүү дээ. Цус үржлийн одоо энэ гурав ч юм болохоор энэ гуравт бол цолмоо илүү л дээ. Цолмоо л ячсан хурдан бас онцгой байдаг. Тэр нийт хар азрагч юм бол яг цэвэр Монгол байхгүй юу? Будгай хар азрагны төл удамтай. Будгай нөгөө дахилт харын төл. Тэгээ их нь болохоор энэ давуугын цолмон галт руу шүү дээ. Тэрний ихтэй хоёр амир азрагны төл гарсан. Таанч хөлний бэртлээс болоод. Тэгээд часалаас гарсан. Төлүүд нь юу нь яаж тавхдаг юм? Нөгөө яг тэр үеч нэг гүү ураалгах нэг уйж байгаа газар болох нэг олигтой гүү ураалгах гэж байгаа болох нэг төл нэг охин төлүүд л их байдаг. Охин төлүүдийн төлүүдийг сайн азраганд одоо сайн азраганд л ер нь тавьж лээ. Нэг ир гараад тэр нь бас их хурдан байж хөлөө бас болгоцсон. Энэ нөгөө азрагнуудын төлүүд одоо л гарч эхэлнэ дээ. Одоо яг эд уралж байгаа азрагнуудын төлөв чи одоо л юм шүү дээ. Дөнгөж дааг сарва одоо юмуд л болж ирэлж байгаа юм чи. Энэ хар энэ хонгор алдсан болсон гэж.
Цолмонгийн энэ жил даагалт гэж байгаа гэж байгаа шүү дээ. Энэ жил одоо сайхнаас гуурсан гэж соёлонгоос эхлэх хураанаас ядаж. Гүү хавчиг газар оруулах гэж байна. Соёл ураалгав шүү дээ. Би ер нь соёлын гүү ураалгадаг шүү дээ. Дандаа л хавчиг газар гүү ураалгадаг. Цолмонч нь бол гүү ураахгүй соёл уралжсэн шүү дээ. Ер нь өөрөө тийм юу багтай юм тий. Хонгоралзан гэсэн. Дандаа хавчиг газар болгох хооронд л гүү ураалгаж. Тэгэхээр энэ хэлбэр хийцэд өөрчлөлт орох уу? Ер нь болоод нөгөө одоо юу гэдэг юм дээ. Яг биеийн задарч сайхан 50 л болтгий. Гүү ураагаад ирэхээр, гүү гүсгээд ирэхээр. Жог зузаараа л ирдэг. Арай бэлд суугаад ирж байгаа. Тэр нийт гээд азрагны төлөв юм билээ шүү дээ тий. Араб азраг болсон билүү? Араб азраг, цэвэр араб азраг. Тэрний төлүүдээс өөр танаханд одоо танаа үенд байна уу? Ер нь бол хүмүүс чинь нэг тийм азрагны төл сайн, энэний хувь сайн байна гэхлээрээ ойр дойрон удам нэгтэнүүдийн ингээл авчдаг юм байна л да. Чи улам өрнөгт нэг сай үрээ ийзээд тэгээд ингэсэн. Юм дайрлага дайрыг хүчсэн. Тэр уул нэг хурдан биш бас золмон шиг явдаг гэсэн. Тэр нодлон яваад гэсэн тэр. Бас хойноос л авчихсан. Тэрнээс өөр юм нэх байхгүй. Тэгээд хоогороо тэр тариалангаар бол зөндөл байдаг юм л л тэрний төлөвд. Харин би тэр цолмонгийн бичлэг дээр үлээ нөгөө тэр эзэн над руу бичлэгийг явуулсан азрагных нь. Ариун нарангийн азрагны төл гээд нөгөө удмын анх мөнхийнхаас асуухтаа тэгээ бичсэн. Тэгээд ариун нарангийн азраг биш зүгээр малалж ирсэн байгаа ингээд тодруулах хийж над руу азрагны бичлэг явуулсан. Тэрнээс гарсан төлүүдийг үйтгэл ахгүй, үйтгэл залуу. Эбэ гээд нэг залуу. Тэрний л илбэг сайхан гэжсэн. За, ер нь 2008 онд одоо анхны тэр замрын хурд уралдаанаас 2 хонгор халзан адуу айрагдуулаад эхэлсэн байдаг Эрдэнэт гэж хүнтрийн захиргаанууд. Мэндахи. Хязаалан дааг, тий? Хязаалан шүтлээ. Шүтлэн биш. Дааг шиг. Хязаалан дааг 2. Тий, хоёулаа хонгор халзан хоёулаа 3-аар тагдаг. Тий, ах トゥ 2 байхгүй. Тэгэд энээс хойш нөгөө альва юмны эхлэл гэдэг утгаараа ч юм уу эсвэл зүгээр нөгөө бэлэгдэл зүгээд байгаа даа. Халзан адуул их сайн хурдталдаг юм байна да. Энэ сайн төгсөн адуунуудыг харахаар ер нь халзан голдуу байна гэж харагдаад ах юм байна. Чи ер нь тэр хоёр тахиад тэрнээс ч хойш ер нь холцоо ер нь дандаа халзан адуу шүү. Тахиснууд нь хонгор халдсан, цолмон халдсан, тэр ишгийнхээ халдсан. Онаахын энэ улам өрхийн бор халдсан мөр өтер гэдэг. Ер нь дандаа ер нь холцоо халдсан юм хэлэнд сайн тахисан шүү. Салцаа адуу ээлтэж магадгүй юм лээ. Халзан адуу. Чи бас одоо адуу харахаараа халсан зүснийг нь ирэхгүй нэг юм нүд тусаад байх тийм байна уу? Үгүй би зүгээр харж байгаа тэгэл байдаг шүү дээ. Гэтэ яг халзан адуу ер нь их даваад тавьсан л юм. Би хараа яг тэгж харж илаа. За тэр 2 хонгор халзангаар өмнө нэгээд ер нь халзан адууны авшигтай байна шүү гэж. За 2000 ер нь бол одоо 2008 он за 12 оноос хойш эхлээд үл ингээд улс бүсийн уралдаануудаас бол айраг дөрөв алдахгүй Монгол улсын одоо 5 6 удаагийн 4 5 удаагийн шилдэг уячаар ингээд шалгарч байсан. Ол зарим жил бол тэрнээс олон ч авч байсан байж магадгүй. Би яг 3 төрөө хүрсэн гэдэг утгаар нь 2021 оны зүүн одоо Сэлэнгийн аймгийн уралдааныг онцолж дурсаж ярих гэж бодож байна. Бас 3 хонгор халзан адуугаар 3 төрөө хүртэл 2 аригтай тийм. Тэр цавдар халзангийн энэ заамараас л авчихсан да. Хязаалан энэ хаагур авсан. Тэний адуу юм бэ? Энэ яг дорнтын юунаас л зоргогийн адууных л гаралтай юм шиг л шүү дээ. Хүн ч авчрал тэгэл. Шоу моутаж оролцож магадгүй юм ярьдаг шүү дээ хүмүүс. Тэр сайн мэдхгүй би ямар зоргогийн адууных л юм ярьдаг. Дорнтын зоргогийн. Тэгээд жинийг галзуураа таквад энэ очиж үзэл тэгэл таалагдсан гот наавс. Тэгэл 100 уяал сэлэнг төрүүлсэн шүү дээ. 3 4. Хонгор халзан юу хоёрыг бол би бараг төрүүлж байгаа гэж үзсэн. Цолмон хоёрыг. Цолмон гэж улсад бол тэр жил төрүүлэхээр байсан гэж байна. Хоёулаа итгээд хурдан байсан юм чинь тэр хоёр бас. Өөр ер нь чинь тэгээд тэрнээс 3 төрүүнээсээ гадна бас 2 ариг байна уу 3 ариг хүрсэн баг. Даага 3-аар хүрсэн. Ер нь энэ тентхийн бүсийн уралдаануудаас очихдоо нэг аригтай ч юм уу нэг төрөвтэй ч энэ төр буцаж байгааг баха. Хойлоо хөвсгөл дээр таарахтаа хөвсгөлийн тэр бүсийн уралдаан дээр таарах чинь азрах төрүүлээл улам өрнөхийн шүтлэн төрүүлдэг үлээ хязаалан төрүүлдэг үлээ. Шүтлэн төрүүлсэн. Шүтлэн төрүүлээд шүтлэн 4-өр орж ирсэн. За тэгэл баян онгорт гэл ингээл ярихлаар ер нь бол альж газраартай бол ер нь альж газар ороод байдаг л дээ.
Морь 9 цагаас хойш гэж үзвэл улс бүсийн чанартай уралдаанаас хичнээн айраг төрөв авсан байдаг юм бэ. Яг нэг 80 гараад л байна. Таны одоо заашгүй хамгийн анхны морийн үежсэн Авцгаа Миндбаяр гэдэг хүн Монгол улсын тод манлууш тантай нэг цалан дээр бэлэгдсэн байж. Ер нь танай галынхан бариул цол ахаад байдаг. Тэг яг чин тод болсон махвал чин манлаа болчиход байна. Жижиг гişгэн алдарт болсон. Улам өрнөх чин одоо манлагийн болцлоо сангацсан шүү дээ. Тэгээ бусдын тэгэл араас явах байлгүй. Богдын урд галт ч одоо ер нь ямар хүмүүс байна вэ? Махвал улам өрнөх гала одсрон чимээ гэл хүмүүс байна. За хоёулаа дандаа зуны уралдаануудыг голчлоод ярьсан. Гана гэдээ бас л хөвсглийн мөнгөө үйг гэж бас байна. Хүншрийн мөнгөө юу? Нэрээ тийш дээ тий. Тэг мөнгөө бас. Зуны уралдаануудыг хоёулаа нилээд ярьчлаа. Хаврын уралдаа ер нь ямар онцлогтой юм бэ? Та Дүнжин гарын урдад бас их насны морь төрүүлэгчсэн. Тэг хаварч тэр үуч ер нь гэхдээ өвөл ер нь саазраа үерч мос морь урд бас бол хил гоё зүгээр л байдаг. Сүлдэж 20 аячлаа. Одоо тэгээд нөгөө өрдөө оруулж ир зөв хөдөлгөөгийн зөв хийнэ гэдэг чинь анханаас нь тэгж эдэлж байгаа л тэр Дүнжин гар болох чинь яг уралдаад морь чинь яг 100 уралдахад сайхан онгооцсон байд бэлэн болцсон байл гэсэн үг шүү дээ. Энэ өвөл уралд бол зүгээр л байдаг. Одоо хоригдчихлээ л та. Тэр ээр мөрөч нь бас л оруулж ирээ тэгэл эдэлсээр байгаа л тэгэл уралж ирсэн. Бас сунгаануудаар бас жоохон суугаал байсан. Жоохон зооны барай ихтэй. Тэгээ урд өдөр нь 2 өдрийн өмнө сулж байгаа л тэгэл тавьсан. Зоог нь яас сулалт юм бэ? Ялангуяа өвлийн хүүтэн цэрүүний үлрэл. Зүрхнүүд яг хуураагаар цуцааж байгаа л 2 өдөр би нэмнэтэй хайцсан бүр. Нэмчгэр адууч сулардаг байхгүй бүр. Тэгэл тавьчихсан. Тэгэл төрүүлжсэн. Тэгэл төрүүлжсэн. Ямарс нөгөө арднаас нөгөөдийн ард л байсан тэгээд яг наад мөр тэр ямарс төрүүлсэн тэгэл. Тавигдсан л байна гэдэг. Уячи хөдөлмөр гэдэг бол нэлээд одоо хүнд хөдөлмөрт тооцогдно гэж би үздэг. Жилийн 4 удирал цаг наргүй тий. Тэгээд хамгийн гол нь нөгөө байгалийн хүчин зүйл давагдчихгүй одоо давагдчихгүй хүчин зүйл болчдөг байгалийн нөлөө. Байгаль цагаа уртаа зогсож хөдөлмөрлөх хэрэгтэй болдог. Тэр утгаараа уячи хөдөлмөр бол нэлээд хүнд юм уу гэж. Тэгээд та хоёр одоо дандаа л амжилттай сайхан уралцсан найрагч төрүүлснийг яриад байна л. Гэтэл тэрний ард маш олон сургамжтай үйл явдал болж байгаа. Алдаатай оноотой он жилөө зөндөө. Тэгэхээр ер нь таны одоо энэ морь 9 цагаас бас таны сэтгэлд үлдсэн тод дурсамжтай. Гэтэ тэр дурсамж нь магадгүй одоо алдаа гэдэг юм уу те? Эсвэл одоо танд ухаарл харилсан тийм наадам гэвэл хэдэн онд байх вэ? Агсын 10 жилийн хойд би миний нэг зэр дүр байсан. Их хурдан байсан юм соёлоо. Энэ шарга маргатай л уралдаг байсан. Авар мавар наадам 2 наадамтай шаргыг чинь дийлжсэн. Тэгээ улсын наадамд бараг онох төрүүлчих واخ гэдэг чийсэн тэр. Тэгэхэд намар нь онох уралдаж яах гэдэг хурдан юм гээд бид 10 жилийн хойно хойд нь зөрж уралж байгаа. Тэр мөрөөнийхээ хөлийг аваа ичсэн. Тэгэхэд би харамсчихсэн. Тэрнээс л би за ястай хүний үгэнд орчлохгүй болдгоо. Зүрзүүл тэгэл дуусах юм гэл тэгэж л ойлгож ирсэн. Ахмад дуршлагтай хүний үгийг бол болж байна. Заавал сонсож явах хэрэгтэй. Зүрж уралж байгаа л хөлгөө болгочихсон тэр. Тэр бол өстө онцгой ордонслоо одоо байсан. Тэгээд заслаж болохооргүй байсан. Ононгоо тавирч оноо ах бол. Тэгээд та одоо ингэ яриануудын сонсоод хараад байна. Чи жоох хөөхтэйсэн ч үуч тэгээд засч арай л янзлахааргүй болсон л бүр амар суулгайцсан. Бүр нэмэргүй болгоёцсон. Тэгээ онох загнуулж лээсэн. Хүн хилээд их зүрсэрэг модсон. Тэгэхэд л би нэг сургамж авчихсан тэгээ. Ер нь за хүний үгэнд орж л байж байгаа. Тэгээ ер нь жоох хавдартай гоморыг заавал ер нь мордуулах хэрэгтэй. Хамгийн буруу юм бэл. Амтай юм шиг үлгүй болт юм бэл. Хөлн жоохон нэг хаван суудсан байдаг шүү дээ. Яг мордох юм. Тэгэх юм бол тэгэл үлгүй болох юм бэл. Тэр энийг анхаарах хэрэгтэй. Тэгээ энийг бол ууяш нь бүгд л анхаарах хэрэгтэй юм бэл. Яадаг ингээл мордуулах юм тэгэл үлгүй болно гэсэн. Энэ цаг үе дээр эренбитээ сайн наадж байгаа Монгол улсын шилдэг уяачдын жагсаалтанд толгойд дээгүр бичих байгаа энэ уяачд бол Онон гэдэг сургуулийг төгссөн, Онон гэдэг бүл төссөн ийм залуучууд байна л. Ононгоо таны талаар одоо яг энэ цагийн таны талаар болон бусад одоо энэ цаг үед сайн үйж байгаа уяачдын талаар ярих та. Яг за бэлгээ төрүүлээ шилдэг уяачд эрэмтлэгдсэн байж болно. Гэхдээ их баяр одоо бата бусд нь бол
уяаны эрдмийн хувьд бол ялгагдаад байх зүйл байхгүй. Бэлгийн хувьд яг нөгөө миний бий болгосон гэдэг юм аавын бий болгосон сайн адуу гэдэг юм илүү давмгай нөхцөл нэг давмгай нөхцөл болсон баха. Бусдаар бол уяаны эрдмийн хувьд бол би эднэрийг хинийн чинь гэж хэлэх аргагүй ялах аргагүй гэж ингэж ярьсан байдаг. Тэгэд та ер нь одоо яг тэр нөгөө унган адуу бий болох буюу одоо материалын баазаа бүрдүүлэх тал дээр ер нь хэр анхаарч байна вэ? Ер нь одооноос ер нь үржилийг хийж эхэлж шүү дээ. Хазар хөдөлж аваад тэгэл. Улам өрнөх найзтайгаа хоёулаа тэг үржилийг эхэлж байна. Одооноос сайхан даах сар оноод гарч ирж байна. Нэгц англи азар муу араб азар уу? Араб англи хоёр бүгдийн л хэлээд байна. Эрх зүйнээс бага зүүнүүд дахиад эхлэх юм. Бага зүүнүүд ихэл дараа жилээс тахгүй гэж бодож шүү дээ. Тажгүй оногнод мэлээд 90 оногнод гарсан л хэлээ тэгээд. Санаа төрж гин үү? Таны хүсэн хүлээжсэн яг нэг ганц нэг нь нүдэнд тусч илээ л тэгээд. Та бол 3 дахь үе үеч таны өвөө, таны аав бас Монгол төрийн наадамд морь ууж оролцож байсан ийм хүмүүс. Тийм ээ? Тий. Түүнээс дээд үед ер нь уужсэн юм болов? Мэдэх тэр ихтэй. Ямарсан манай өвөө аав хоёр бол хоёул улсад оролцож байсан. 4 дахь үе үеч гэж бэлтгэгдэж байна уу? Одоо манай баг хүчээстэй өнөө дуртай шүү дээ. Тэгээ сая нэг өрөө би анаахаас нэг дааг худалдаж аваад мэдлээ. Тэрийг хүүдээ өгсөн. Энэ жил сая энэ алтан ууны дахилгын наадмаар төрүүлсэн тэр. Өөрөөх нэр дээр явуулсан байдаг. Төрүүлсэн тэгэл бөө байна гэдэг. Би тэрийг л морь уух л гэж бодоод байгаа ш багаага. Моринд бол өмнө байд тэгэл. Өөрөөч морь унаад. Тэр хэдий дөрүүдийг хараж унах их дуртай. Сунгаануудаар угаасаа харагд манай хүүхд унаад байсан. Тэр харыг. Тэр нас нь хүрэхгүй 7 настай. Тэгээ улсад ууралдаг. Би ягаар уралдаж болдгоо ингээл уурлаад. Тэгээ нас ч болохгүй юм шиг. Дараа жил бол унтхал юм. Дараа жил бол унтчих. Тэр үлээр морь уучих гэж боддог шүү дээ. Та сая тэр бол морь уучих байх гэж хэллээ л дээ. Ер нь сайн уяач болохын тулд сайн одоо ирээдүйдээ энэ морь уух эрдэмтэд амжилт гаргахын тулд ер нь ямар байх ёстой юм бэ? Юугаар нь шинжих ёстой юм бэ? Одоо бид нэр хурдан адаг шинжээд дээ шүү дээ. Удмын хөөгөөл бие өгөгдлийн хаагаад сэтгэл зүйн хувьд юм одоо ийм байна гэд. Тэгвэл уяачийг яа шинжиж болох вэ? Морь бол хайрлал тэгэл хүүхчүүд өөрөө ингээл нөгөө өөрийнх нь гэсэн тэжээгээл тэр харч нь бас харыг хүртэл хөтлж тэжээгээл өөрөө унаал тэр чинь тэгээ моринд өөр их хайртай дуртай болохоор би морь уух юм бол гэж боддог шүү дээ. Тий. За та морийг хайрлж ижил ахгүй л да юм. Морь хайрладаг бах нь уяачин голч юм. Морь хүүхдээ сайн яаж яахгүй л тэгэл. Одоо энэ туслахууд байхгүй бол бас хэцүү ш бид нар ч бас. Энэ олон морь чинь нэг ганцаар морь ууяд нэг гээгүүл нэг шүү байхгүй. Энэ олон туслахуудаараа бас тэгж олон үнийг хүч орж иж морь тахгүй шүү дээ. Туслахуудтайгаа байж ижил тахгүй бас ганцаар морь ууяд. Туслахуудаас ер нь хэр одоо ирээдүйдээ одоо бид та нар харж байгаа шүү дээ. За одоо энэ бол одоо нэг за тийм болох. Энэ арай илүү ирээдүйтэй шүү. Энэ илүү сайн уяач болох юм а гэж нүдэнд харж байгаа. Манаас одоо баяр гээд байна. Довоо сайн уяалдаг гэдэг шүү дээ. Энд юм оруулаад яваад. Цэнгэл нь бас оруулаад яваад энд хүний мөр уяал. Одоо маам гэл энэ жил тусдаа гарна гэл байхад залуу. Хүмүүс тусдаа гараад явж л юм аа залуу шүү дээ. Сайн уяал зарим нэг нөө аймаг оруулаад нэг лав завхны бүс лав айрыг авцсан л үл өнгөрсөн 100 жилээр. Хиний мөрөг үйд юм бэ? Тэгвэл Баруун аймгийн нэг хүний мөрөг л үйдсэн шүү дээ. Тусдаа гараа бүр гараа авцсан. Багаас нь хот төрлөөс тэгээд. Залуучуудын шавнарын гэдэг юм морь дахиад ирэхээр бас нөгөө хүн төгсөн адуу сайн дахиул гэдэгтэй адилхан бас сайхан санагдах уу? Тэгэн шүү дээ. Нөгөө дүүнер чи өөрснөө морь дахиулаад ирж бас. Өөрт бас нэг шавж гэсэн морь савж бол баярлалгүй яах вэ? За хоёулын ярилцлага ерөнхийдөө өндөрлөх янзанд орж байна. Тэгэд нэг асуултыг одоо бас асуух хэрэгтэй. Морины дээд султан за харьцангуй залуу хүн учраас энэ асуултыг тавьж байна. Ер нь одоо та Монголын морин уралдааны эх 10 жилийг ер нь хэрхэн зургалж байна вэ? Ирээдүйд ер нь Монгол наадам морин уралдаа ер нь ямар өнгө аястай байх хэвээр байх болоо?
тэг хэмжээгээр л яг ясл хүний оролцоогүй хэмжээл оролцвол зүгээр л тэгэл. Хүн оролцохоор хэрүүл болболох. Одоо энэсээ илүү хэмжээг нэмэх юм бол тэг бүр хэрүүл болох нь. Одоо энэ хэмжээгээр тэгэл оролцох бол зүгээр л юм л шүү. Хэмжигтэр л одоо хүний оролцоогүй хэмжих. Тэгээ хэмжээг бол та хүлээн зөвшөөрч байгаа юм тийм. Одоо тэгээ монголоор уралдах гэхээр 25 тагаа ялахгүй тэгээ уралдчихад байгаа юм. Уул монголоор уралдаж болно л дээ. Хамаагүй шүү. Яг энэ хэмжээгээр одоо тогтсон хэмжээгээр яг энийгээ яс хүний юу оролцоогүй ингээл уралчлыг болж л байхгүй хэрүүл уралдах гэдэг. Зарим хүмүүс нь хэмжээг нэмнэ гэд нэмэх юм бол тэгээ дагаад хэрүүл бол. Энэ үгээр нь тэгэл яг л хүний оролцоогүй л хийж болно тэгэл. Тэгвэл нэг хэрүүлгүй сайхан наадам болох. Гол нь хэрүүлгүй сайхан наадмаар юм тийм ээ. Монгол наадам юм нэгдлийн бэлэг тэмдэг олон зүйлийн одоо тусгаар тогтмол бэлэг тэмдэг гэдэг олон зүйлийг тойруулгын уралдаан бас юу байгуулагч бас зүгээр уухгүй. Тийм. Арай нэг энэ одоо нэг тэнд бий болоод хөрөнгөө зараад ирсэн энэ хүмүүст муралдах өөр төрөл зүйл бий болгочмаар санагддаг юм миний хувьд. Тойруулгын тийм уралдаан гаргачих юм нөгөө томууд чинь хоорондоо тавиад уралдаж штэ бид нар тийм штэ. Заавал тэр томуудыг тэр чи очиж хилээ амжиж уралдаж байгаа. Тойруулахт нь уралдаал. Бооцоод нөгөө уралдаан байдаг тэрэнд нь уралдаал байл. Тийм уул нь юу байгуулчвал зүгээр л байна. Миний бас хардаг зүйл одоо энэ нөгөө байгаагаас нэгдүгээр хууль эрх зүйн орчин гэдэг зүйлийг илүү боловсронгуй тодорхойлох хэрэгтэй. Хоёрдугаар уралдааны өөр төрөл зүйл бий болгоод байр шагналын хувьд нэр хүндийн хувьд илүү өндөр болгочих юм бол энэ үндэсний өв соёл морин уралдаан гэдэг рүү ингэж хийгээд авахаргүй болов гэж боддгийн. Тэр бол нэг тийм. Тэрийн бэлдээд тэр тойруулгын бэлдээд өгчл тэнд нь томуудыг оруулж шít. За тэгээ бидний урилгыг хүлээж авч студид маань хүрэлцэн ирж ярилцсан танд баярлалаа. Морин ях төрийн эрхтэн амжилт хүсье. За баярлалаа. Хэрхэн үзэгчтэй бидний ярилцлагын хүрээд өндөрлөж байна. Эрдэм твч дэрэмгийн хөлгөөд цуврал нэвтрүүлгийн ээлж дугаарын зочноор Төв аймгийн Сэргэлэн сумын угуул Монгол улсын тод манлайвч Сашкагийн эрдэнэт оролцлоо. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.